Ардчилсан нам Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнэийг гүтгэн доромжилсон хар PR-ын нэвтрүүлгээ Монгол Ардын Хувьсгалт намын сонгуулийн сурталчилгааны цагаар гаргаж байгаа. За Монгол Ардын Хувьсгалт намын сонгуулийн төв штаб хар PR-ын нэвтрүүлэг бэлтгээгүй. Ардчилсан нам тэдний цагийг дахин бохир аргадаа ашиглаж байгааг мэдэгдэн Монгол Ардын Хувьсгалт намын сонгуулийн төв штабын дарга дахин ийм үйлдэл гаргавал огцорно гэдгээ мэдгдсэн. Гэтэл өчигдөр нэр дэвшигч Бат Эрдэнэийг гүтгсэн нэвтрүүлэг TVS телевизээр дахин цацагдлаа. Дахин гүжиргүүдлэх юм гарлаа. Энэ бол Монгол Ардын Хувьсгалт намд нэр хүндэд маш хортой. Нэр дэвшигчд ч гэсэн хортой штабын захиалгагүйгээр Монгол Ардын Хувьсгалт намын захиалга гэсэн ийм зүйл гарч байгаад харамсаж байгаа. Тэгэхээр одоо би хэлсэн үгэндээ өчигдөр бол автоматар ажиллаа өгсөн. Манай гүйцэтгэх төвчөө хуралдаад ерөнхийдөө үйл ажиллагааг үргэлжлүүлж явж байна. Монгол Ардын Хувьсгалт намын сонгуулийн сурталчилгааны цагаар ардчилсан намын зүгээс гүтгэлийн нэвтрүүлэг бэлтгэн TVS телевизээр цацаар байгаа учраас Монгол Ардын Хувьсгалт намын сонгуулийн төв штабын дарга инхүү огцорч байна.